Ямар их талах тийм бэ юм лээ тийм бэ. Хин өрчөө. Тийм ээ. Яс юу болсон? Юу болох те тийм ажил төрөл амьдрал ах уу гэдэг чинь амар хэцүү ш. Тэрний өмнөс царайг харахыг хүсэхгүй. Чус ариг өнөртэй байгаа. Чи ч одоо эмэгтэй хүн байж. Болилт. За эмэгтэй хүн гэхээр ууж болтгүй юм байна ш. Хэд хоног ууж байгаа? Нөхөр мөрч мэдэж юм. 5 хоног л ууж юм. Тэрэд хоёр мэдээ ядыг угаасаа удахгүй салхаас ш. Салха? Тийм ээ. Болдоо. Энэ амьдрал чи ямар тоглоом биш үү? Залуучууд яг энэ дээрээ алдаад идэв юм шиг надад санагддаг байхгүй. Хойлоо бодолтой юм шилээ. Хойлоо энийг амьдрал гэж бод. Энийг ингээ баазчих. Энэ анхны юмд орох уу? Юу гэж харж штэ. Үгүй тийм. Үгүй чи анхнаас эр нөхрөө жаргаана гэж авч суусан юм байна хэвээр. Үгүй чи тэг болохоор нь нийлчээд болохгүй болохоор нь салаад иж болох юм. Жохон бодолтой юм шилээ заа юу. Хөөе Мишель. Би чамайг хороол гандан баян бүр 100 айл сансрын гологоор хайж байгаа тийм дээр ихийн креатив чикнээс оллоо шүү дээ. Хөөе кичинг зүү илчдэг үү? Тэр мэр яах вэ арай? Хүүхд мөхд хэцүүдлээ шүү дээ. Гэр орондоо харихгүй юм. Чи 5 хоног харихгүй болоо шүү дээ. Одоо харилтаа төхөө. Үгүй би харихгүй. Би чамтай юу ч ярмааргүй чиний хажууд баймааргүй тхүү. Уучин. За тэгвэл хоёул ингэж амьдарч байгаа нэг хүсэн салчих хөө. Салих хөө салчи. Юурээс би чам миний хажууд бай гэж юурээс гуйгаагүй заяа. Гуйгаагүй зү. Зайлхмаар өөрөө зайл за. Чи ямар арчаагүй юм аригчин би. Юу нэ? Чи наа юу гэсэн бэ? Ой наад хил амаа мэдээж яраар аригчин ш. Битээ давраад гараа ой. Чи хөөе. Битээ давраад гараа ой. Хойл та. Чи зүгээр зайл. За салыг заяа ингэж амьдарч байгаа болчих. Юу вэ? Аригчин шиг. Йоо. Яас яах юм дөө? Ису. Мэдүү яас. Яг юу болсон? Хүн байж штэ. Яаж ч хууралсан эрэгтэй хүнд гар урж болдгоо байхгүй. Тэд нар чинь шаазан шиг эмзэг, шувуу шиг хэврэг амьтад байдаг байхгүй. Чи штэ тий. Эрэгтэй хүнийг ингээд зодоол дэрэгдээ байлгаад байж болдог гэсэн нэ мулгуу бодлоо бүр толгоноос авч хай. Эрэгтэй хүнийг зодоод л байх тусам чамаас алхам малхмаар ингээд холдоол. Алхам малхмаар холцсоор байгаад чамаг хайрн хорсол болж хувирдэн шүү. Миний дүү одоо ийм хүн байна да. Жохон буйртай, суйртай, ноён нуруутай, уужуу тайван байл да. Эр хүн нэгэнт л шийдсэн бол юу ч зогсоож чаддгүй шүү. Тэд нар чинь жигүүртэй гэдгийг мэддэггүй шууд тахгүй юу? Нэг л өдөр жигүүрээ дэлгээл чамайг холын хол хаяад яваад нисээд бод. Тэр үед чи яаж гуйж аргадаа цөхрөөд ямар ч авралгүй болсон байх шүү. Тийм болохоор миний дүү хожимтгоос өмнө чиний дэргэд чамайг хайрлаад байж байгаа эр нөхрөө авч үлдэхийн төлөө тэмцэн. Ойлгосон уу? Би нөхрөө алдчихсан биш тахаа. Одоо зөв ярьж штеп миний дүү. Юу гомдоос юм чи бэлэг авч өгт юм бэл баха. Юу гол зүгээр л. Хоёул яг одоо хаана вэ? Креатив чикн л шүү дээ. Кичин гэж штеп. Кичин тэгээ кичин. Хоёлоо бодъё л доо. Танай эр нөхөр чинь гэртээ байн хоолоо хийж гэрээ цэвэрлэдэг тийм үү? Тэгвэл их цаг хаана өнгөрөөдөг? Галтаа шүү дээ. Тэгвэл галтгоол хийлгүүлээд өгөлт. Яг тэгэл даахаа. Хаанаас хийлгүүл яах вэ хүн? Юу хаана гэж. Энэ креатив кичин л хийлгүүлэлт. Үгүй яагаад заавал юм гэж. Мэдөө. Эднийх чинь биш үү? 15 жилийн түүхтэй. Тэгээ дээрэс нь 5 өөр улсын хавтангаар хүссэн загвар дизайнаар чиний хүссэн тавилгыг чи хийгээд өг. 14-өөс 21 хоногийн хугацаанд бүх төрлийн тавилгыг эднийх хийж шít. Тэгээ эдний үйлдвэр нь бүрэн автомат. Ямар ч хэмжээ дамжаа алдна гэсэн юм октосоо байхгүй компьютер дээр хийгээл болоо. Чи тэгээл их болсон болоогүй тавилга аваад булан тохоодоо тааруулах гал хөрөөдөөл тэгжсэний оронд яг тэр булан тохоодоо таарсан загвар дизайнтай тавилгыг хамгийн сүүлийн үеийн орчин үеийн тавилгыг аваад хийлгүүлээ шүү дээ. Юу дүүд нэр мөнгө жоохон муу агаад та дүүдний хитэн өрцөлж шүү дээ. Тэн дээр мэдүү битгий санаа зов. Эднийх нь шүү дээ тий. Бог зэро ашиглаад ямар ч урьдчилгаагүй лизингээр энэ бүх тавилгаа хийлгүүлэх боломжтой. Тэгээ дээрэс нь 70% урьдчилгаагаа төлөөд 30% дээр нь компани ямар ч хүүгөө хувь лизинг бас хийх боломжтой. Зүг. Стокой юм төгөлхөө. Юу яа? Инженест бол галтаа сонгож идэв. Тхүү. Одоо л зөв ярьж юм ээ. Гэхдээ эхлээд мэдв. Хожимтгоос нь хараад эр нөхрөө харахад хөөхөдөө чамаа годомчны үзүүрт хүлээгээд хүүхдэд тэрвэрэд уйлаал зогсож байгаа шүү. Тийм ээ. Баярлах. Энэ сүүлийн үеийн эмэгтэйчүүд ямар ч буур суур ноён нуруу байха болцсон. Яг ирчүүч шиг шалчгануур тийм ховж ивхөөдөг болцсон. Яа